За өнөөдөр одоо бас Багнуур Улаанбаатарын хоёрын хооронд одоо том оврын нийтийн тээврийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж эхнийхээ рейсийг Багнуур зүгээс эхэлж байна. Нийслэлийн засаг дарга Нямбатар даргын санаачлагаар за дүүрэг орон нутгийн зүгээс одоос нэлээд олон удаагийн санал хүсэл тавьж дүүргийн ард иргэдээс одоо гарсан саналуудыг бас нийслэлд уламжлсны үр дүнд за нийтийн тээврийн бодлогын газар маань одоо бас энэ стандартын шаардлагад нийцсэн хоёр одоо шинэ нийтийн тээврийн автобусыг одоо бас энэ хот хоорондод явуулахад бас маш их баяртай байна. За Багнуур дүүргийн иргэд маань энийг одоо маш их хүсэн хүлээж байсан. За энэ нийтийн тээвэр явснараа одоо хууль бус тээврийн хэрэгслэр одоо хүн тээвэрлэдэг асуудлууд бас тодорхой хэмжээнд бас буурна гэж үзэж байгаа. За мөн одоо ард иргэд маань аятай тухтай аюулгүй одоо нийтийн тээврээр орчих ийм орчин бүрдэж байна гэж бас бид хүн үзэж байна. Тэгээд Багнуур дүүргийнхаа нийт иргэдийн өмнөөс за нийслэлийн засаг даргын хамгийн газрын хамт олон болон за нийтийн тээврийн бодлогын нийт хамт олондоо одоо бас баяр санаа илэрхийлье. Тэгээд Багнуур дүүргийнхаа иргэдийг одоо бас энэ нийтийн тээврийн одоо хэрэгслэр одоо бас зорчоорой гэж та бүхнээсээ хүсье. За тэгээд алтан шар замыг үлзээтэй байж аян зандаа цай авч гаагаарай. Цагаан сүмийг